2021 онд одоо засгийн газараас шинжлэх ухааны актын дөрөв өгсөний дагуу бол шинжлэх ухааны актын хүрээлэнгүүд Монгол Улсын их сургуулийн эрдэмтэн судлаачид орсон юм баг гараад зөөгч ордод туршилтын олборлолт хийхээс өмнө орон нутгийн хөрс, уус, ургамал за тэгээд малын махсуу одоо тийм ээ ямар түвшинд байна. Тэдний одоо үүнд хортой элементүүд, ураны агуулмж, цацрагийн түвшин ямар байна гэдгийг тодорхойлсон. За тэгээд 21 онд туршилтын олборлолт явсны дараанаас эхлээд бид нар бол жил болгон одоо яг нөгөө анх авсан цэгүүдээсээ яг тийм жилдээжүүдээ аваад ингээд бүх чиглэлээрээ шинжилгээ хийгээд харьцуулаад ингээд явж байна. Тэгээ энэ төсөлдрийн одоо нэг манай Монголд хэрэгж байгаа төслүүдээс онцлог нь юу гэхээр шинжлэх ухааны үндэслэлтэй яг тийм ээ суур мэдээлэл гаргаад суур одоо тэр төсөл хэрэгжиж байгаа үйлдвэр болгож байгаа орчныхоо суур нөхцөлийг тодорхойлсон юм төсөл болсон.